бай. Швейцний ертөнцид бол тайж нарыг гэж хүмүүс намайг таньдیں۔ Өнөөдөр урлагийн зочинтой найз маань зочин. За ирж ах шиг. За сайн байна уу? Сайн. За тавтай байна. Сайн гэж байна. За студент санахтай. Ямар юм шиг. Энэ хятад бичгийг арилганаа ямар тач 10 жил тахта одоо юм үзээгүй багтаал юм хятад шивээс өөрөө хийцээ. Тэгээд тэрийг алдаага засгаал өдөө өрчиж одоо засуулахаар манай найзаараа уржигдэр таараад азар хийгээд засаад өгөөд. Би ч өөрөө айгүй үнцэрэг бараалаг улс орноо зас залруу тутгаа яриаддаг нэ. Хятад бичгийг одоо ингээд би тэрэ шивцсэн байх юм тийм таата биш байна л да. Манай урлагийн зочин болон маань одоо найзынхаа шивэсний салуунаас эхэлж байна. Уг нь манай урланд ирж ярьцлага өгөх байхгүй. Тэгээд урлагийн зочин гэдэг нэртэй. Тэгсэн чинь чи өөрөө урлагийн зочин болцсон уу? Би өөрөө урлагийн зочин болчихлоо. Бид хоёр өчигдөр уржигдэр таараа тий. Уржигдэр таарлаа. Тэгээд би яг бодож аваа л гэдэг үс нэг юм алдаа одоо зарим шивэс чи алдаа болцсон байдэн шүү дээ тий. Оо сэтгэл хөдлөлөөр ч юм ийдсэн байдаг. Тэгээд тий. Дандаа 18 настай юм шиг явахгүй. Тий. Хятад бичиг шивцсэн байсан. Тэгээд тэрийг бүр яаж арилгах вэ гэж бодоод өгсөн харин тэгээд сайн хүн санаагаараа таараад одоо арилгуулах чинь ямарсан дарж гоё шивэс илгэнэ. Яг нэг хэсэг нэг хүн болгоно нэг шивэс одоо ялангуяа тэр чи одоо хэдэн он юм бэ? 90-д оноос нэг 2000 2001 тэр оны хавцаа шивэстэл бол гоё ойлгоцсон нэг тийм хэсэг үе байсан юм аа. Тэгээд 10 жилийн хүүхдүүд нэг хөгжмөний мотороор ингээл шивэсний машин хийж байгаа л үзэн балны нөгөө хар балыг домог үлээж байгаа л тэгэл хийчдэг. Чинь гоё яахгүй юу? Тэгээд би яг тэр үеийн шивэс ахгүй. Тэ чи арай өөр юм шивүүлсэн байл. Яг тийм шивэс чи амар үнэтэй байхгүй. Би бүр ингээд амар настай өөнөр орж ирэл. Найз насрал шивэс идэг байсан шүү дээ. Амар настай өөнөд орж ирэл. Тэр нь ингээд 60-д настай шивэс заяа 63 мөрөстэй даруул ихлээр би бүр ингээд дарж өгмөргөө хайраа санагдаад ийм эн чин дахин давтагдчихгүй шүү дээ тий 63 жилийн өмнө хийлгсэн 63 жил насцсан шивэс гэдэг чинь өстой домог. Гэтэ уул нарай л өөр юм хэлгэсэн байсан бол яг ингээд гар мотортой шивэсний машинаар хийцэн байл зөвөн байгаа байхгүй. Харин за хоёул яг ихлэх үү? Эхлэе. За тэгээд чи тэгэл яриа л тий. Тэгээд чи яриа. Гэтэ яриад хахаар бас анхаарлаа чинь төвлөрөхгүй гайгүй үстэй. Шивжээд л сайхан ярина шүү дээ. Окей. Зарим хүмүүс чи ингээд тарих мархинтай гингэлтэй хүмүүс орж шүү дээ. Тэд чи яриа салбар шүү дээ. Тийм бага тарихныг юм авч ирсэн хүмүүс чи бүр сайхан ярина. Би бол ярина уу. Бид нар чи давхар сэтгэл засаж болцсон хүмүүс байдаг байхгүй. За хэллээ нэ за. За окей. Мундаг юм уу 10 жил нэлдээ. Тэгээд машин хийцээж. Нэг хэсэг танд нар чинь тэгэл шивэстэй бол гоё бол юу ч хамаагүй биеийн дээр шивэл яг бас шивэсний цаг хугацаа бас байгаад тах шүү дээ. Нэг хэсэг чи хүмүүс агиухтэй яадаа нэмэх нь юу вэ ятаал матаал тэгэл нэг хоёр хум мон тий. Гэтэ тэр бас гоё үстэй цаг хугацаа үстэй. Тий. Найс нь болохоор анхны шивэсээ 2 дугаар курс тахтай хийлгэсэн юм аа. Энийг ивэхэ.
Эний чинь ажил хийж мөнгө төгрөгөж цуглуулж байгаа. Тууч шивээс ч болтохгүй боо юм болж байгаа л. Хөтөлбөрийн тэмдэг хийлгэжсэн. Дүрслэгт уран зураг анги төгссөн тийм ээ. Тий. Бид хоёулахаар яг нэг үеийн яг нэг сургуульд нэг онд ороод нэг онд төгссөн хамт төгсөгч байгаа манай уран зураг ангиг төгсөж исэн. Батмаг багшин шаа тийм ээ. Тий. Бид нар чинь 3 та нар чинь 4 дахь хүртэл яалаа. Тий. Манайх ч 4 дахь хүртэл төгссөн. Тий. Манайх 3 дахь хүртэл төгссөн. Тий. За ер нь яаж яваад шивээсийн зам руу орчваа. Ер нь шивээс чинь болоё гэж боддог байсан юм уу? Өстой тэгээ зүудлээчгүй байсан. Тэгээ өөрөө болохоор шивээсэнд айгуу дуртай. Хэлгүүлээ яваад байдаг гэсэн. Тэгээд шал одоо дүрслэх тусцсан мөртлөө мэрэгчлээсээ хазаагаад өөр юм явчаад тэг ингээд шивээс хийлгүүлээл явахлаар нэг дөнгөчмөр юм шиг санагдаад болтгоо. Тэгэл за ер нь үзээд алдаа гэж тал. Тэгэл 2 жил найзын сураад гэсэн чи хөөрхөн захиалагдаад гэлэнгүүт за болчих юм ингээл шууд нөгөө хийжсэн ажил хаяал. Тэгэл цэр чигээрэл ингээл одоо 10 жил болчихсон шүү дээ. Вау. Хурдан юм аа. Их сургуулийн найзууд та нарын маань бас уран бүтээл өндөр. Одоо гэхдээ яг бидний хийж бүтээдэг үе юм байна те. Тухайн үед чи ингээл бид нар жоохон доордог гэсэн. Одоо чи яг бидний идэв явах. Харин тийм. Сайх уран бүтээлээ төрваад. Одоороо бүр ийм үе ирж байгаа байхгүй яг бидний насны залуучууд дээр болохоор яг бүх юмны хариуцлага ирж байгаа байхгүй нийгмийн те нийгмийн хариуцлага нийгэмдээ одоо энэ болохгүй байгаа нийгмийг засах ч гэдэг юм уу те дээрээс нь бүр хүүхдээ асарж инрэх дээрээс нь эцэг хээ асарж инрэх те бүх хариуцлага амьдралаа босгох нийгмийн нөгөө алтан хүрд гэж яддаг шүү дээ 30 гараад тэгээ нэг 50 насных нэг алтан хүрд гэдэг яг тэр үеийг орцсон байгаа байхгүй бид нар. Тий. Аль нэг нь орхитуулах юм бол баланс алдагдана тэгээд. Оо тий бид нар тэгээ хариуцлага өгөх юм бол бас эвгүй штэ. Тэгэхээр яг хийж бүтээдэг нь асуу байхгүй юу? Харин тий. За яаж юм хөвдөл гайгүй юу? Гайгүй. Контр яваад байна тий. Тий. Харин хөвдөлт хаач гайгүй штэ. Миний найзын үзэгсэл сайхан болсон. Урьсанд баярлсан шүү. Сайхан үзэгсэл нэвчээд. Ямар амар хөдөлмөрч юм бэ? Пүү л гэж бодлоо. Тэгээ ингээд зураач хүн, шивээс ч хүн хоёрын нэг уран бүтээлийн ялгаа байна уу? Тий. Ямар ялгаа ах вэ? Тий, одоо ингээд зураач хүний зураг ингээд үлэгдээд олон хүн үзэж болно. Шивээс чи хүний бүтээлэг ч гэсэн олон хүн үзэж болно шүү дээ. Цагаагаар сайхан болгоцсон нөгөө хүмүүс чи шивээсээ гаргаж яваал тий. Гэхдээ яг ингээд учиртай тэр хүнд үнцэнтэй шивээсийг сайхан хийгээд өгчвөл тэр яг нэг хүнд амар үнцэнтэй. Тэрийг хийлгсэн үнэ. Тий. Одоо ингээл зураач хүн байхад уран зургийн захиалга орж ирдэг бах тий. Энийгээ тэрийгээ зуруулъя гэл. Тэр чинь бас арай илүү үнцэнтэй боловч байгаа байхгүй. Тэр хүндээ амар үнцэнтэй. Яг өөрийн уран бүтээлээр чамдаа үнцэнтэй. Тий. Тэгэхээр бас ялгаатай юмуд ч байна, адилхан зүйлүүд ч байна гэж боддээ. Надаар нэг зураг захиалсаас их нь амар ер нь бүгд сэтгэл хангалуун үлддэг шүү дээ. Ингээд ойлох нь ойлаад ямар гоё юм бэ бүр төсөөлжснээс гоё юм бэ. Маш өөрөө. Яг би жишээ нь ерөөсөө ингэж халтуур гэж ерөөсөө бодож хийдэг байхгүй юу? Зурхтаа. За энийг бас яг л бүтээлээ хийж байгаа юм шиг бодож хийх хэрэгтэй гэл. Тэгэл нэмэлтээр зөвхөн өөрийнх нь хөрөг зурх байсан бол нэмж айгүй олон дүрслэл нэмж өгөөл. Тэгэл нэг шууд бас нэг захиалагчтай нөгөө дундуур нь үзүүлэхгүйгээр шууд үзүүлчихдэг. Дууссан байна. Тэгээд вау гэх. Тэгтээ. Чи Австралид нэг хэсэг бас амьдралаа шүү дээ тий. Тэгшээ. Австралид анх шивээснийхээ гарааг эхэлсэн үгүй юу? Тэгшээ нэз. Тий. Юу яг нөгөө дагалдан хийгээ эхэлждэг байхгүй юу? Одоо нөгөө өсчингийн дагалдан гэж яддаг шүү дээ. Яг л тийм дагалдан юм. 2 жил цалин авахгүй. Тэгэл хамаг нөгөө бор ажлыг нь хийн штэ салууны. Тэгээ хийгээд дууссан.
юмаа эртгийж дуусгачих юм бол тэр үлдсэн цагтаа хин юу хийж яана харж явж болно. Одоо хүн шивээсээ хийе сууж байхдаа харж л болно. Асуумаар ойл асууж болно. Хийх юмнуудыг хийх үүрэгтэй. Тэгэл 2 жил 11 шивээс чинтэй салон тэгэл жигтэй нөгөө хамаг юм ихлэр чинь тэр салонд ямар драм гарч болох уу тий муужирч унахаас ахуулаад янз янзын драм өстө орлон чарлаа юу болох бүгдийг л үзэж болж байгаа юм чи тэгэхээр нэг жинхэнэ л бэлтгэгдээд гарч ийн гэж гарсан гэж боддоо шүү дээ тий. Тэгээд Австралид бас шивэсний салон нэсэн үү? Тийм тэнд нэгэгүй нэс шивэсний салонд ажиллаж ирсэн. Тийм тэндээ 5 жил шивэс хийсэн. Ютагаа ахуулаад нөгөө юу гэдгүүлээ туслах те долгожигчтайгаа нийлээд тэгээ нийт 5 жил. Тэгээ энд ирээд 5 жил болчлоо. Тэгээ нийтдээ 10 жил хийсэн байна. Вау. Цаг хугацаас ямар хурдан юм те. Чи ингэ бодоход би саяхан ирж ирсэн юм шиг санагддаг байхгүй тийм. Саяхан л ирж юм гэдэг. Одоо шивэсийг юу нь яг эрэгтэйчүүд хийлгэж байна уу, эмэгтэйчүүд хийлгэж байна уу? Тэний бодохоор аль аль нь хийлгэж чинь тий. Ерөнхийдөө бол тэнцүү шүү. Тий. Ямар насныхан юу нь хийлгэж байна? Бүр хөгшин хүн хийлгэж байна уу? Настай хүмүүс бол хийлгэнэ. Тий. Тэгээд яг ингээд шивэсчин болгоны нөгөө энерги гэж ах шиг байна. Зарим шивэсчин дээр ингээд дандаа нэг тэтгэст насны охтууд ирж ялаа гэхэд зарим дээр нь одоо тэр хүний ур чадвар эсвэл сонирхлоос нь хамаарат нөгөө үш үлгчт нь бас сонирхлоор нь болдог юм уу. Над дээр бол ихэвчлэн залуучууд ирдэг. Дандаа бүтэн гар хөлөө хэлхий нуруугаа хэлхийс нэлээд тийм том тий. Ингээ би ч гэсэн нэг суул сайхан суучий гэж бодоо тэгээ чи өөрөө нөгөө мааматай ээж хүм болохоор цаг бас хэцүү тэгэл олон дахин жижигхэн шивээс гэхэлэр чин бас эн чин ариун цэвэр байгаа шүү дээ. Энийг олон дахин ариутгаал ингээл байхаар өдөр хэцүү байдаг учраас нэг хүн дээр нэг сайхан үзээтэй суугаал хүүхдээ ингээл гараад өвчдөг юм дөө нэз. Хаачаар өвдөлт бага нөө өвчин амрах юм болсон болохоор тэгж байгаа юм болоо. Скол энэ бас сүүлийн шивээсний машин шин тийм өвдөлт багтаа байдаг болцсон юм уу? Чи ер нь бол бүх юм сайжирсан шүү дээ найзаа. Тэ арьсаа баг гинтэн. Дээрээс нь найз нь хөнгөн гартай. Тэ биерээ дөрөн шивэстэй хүн орж ирчээл над дээр шивүүлээд заастаа өөр хүн дээр очиж чадахгүй болчлаа гэж. За дээрээс нь одоо бүр ингээд мэдээ алдуулдаг тосмос гараад ирсэн заяа. Дүрхэж хэсэг хугацаанд хүлээж байгаас юу ч мэдрэхдэггүй. Шивээснийхаа бас өвдөлтөөс кайф авдаг болчдаг гэдэг сонсоодсон бас магадгүй тийм хүмүүс байдаг бах те. Тэр нь бас их кайфтай байдаг шүү дээ. Хүмүүс тэгээд байдаг бас. Өстө хүний өмнөөс ярьж чадахгүй юм дээ. Би өөрөө тэгдэг болохоор яг өвдөлтнөөсөө кайф авдаг хүмүүс байдаг бах. Нөгөө өвдөлт твчгээд өөрийгөө сорж ингэж өвдөлтийнхаа хязгаартай юм гэж тэмцдэг гарууд бас мэд юм шиг байна ингээд. Би хэрэг өвдөлт дааж чадхаар ингээд тэсэр хатуужлаа үздэг ч юм уу. Зарим нь бол кайфраа яг уу гэдгээл нэг янз янзын тохиолдлууд байсан ингээд гайхал за юу эсийг үзэхдээ те янз янзын хүмүүс орж ирнэ. Тий. Би болохоор тэгэл өвдөд ирэхээр за хуваа дараа сууя. Ер нь ингээд эрэгтэй хүн өвдөлт байх төсөр одоо бангууч гэдэг тийм байна уу? Эмэгтэй хүн юу гэнэ үү? Аль нь вэ ер нь? Эмэгтэй хүн яг цагаад болохоор амар төвчээртэй байдаг тий. Би бол аль минь өвдөлт нэлээд дажгүй дачдаг гэж боддог. Тийм эмэгтэй хүмүүс ихтэй амар гүргэр. Бүр ингээд ямар ч өвчин даахгүй нэг хүмүүс хаана гэдэг штеп. Тэд нар болохоор эрэгтэй хүмүүс байдаг. Тэгтээ бүр амар өвдөлт таадаг мундаг эрэгтэй хүмүүс байна. Эмэгтэй ч хүмүүс байна. Тэгтээ бүр ингээд амар олон дандаас нэг ганц хоёр хон бүр ерөөсөө чаддгүй өвдөд байгаа тийм эмзэл одоо би юу юм уу тэгээд тэгж өвдөд байгаа нь бүр ингээд тэр хүний төсвөр мэсвэргүй тийм гэж би бодохгүй байгаа. Тэр бол зүгээр нөгөө би махуудын л одоо нөгөө хүн болгоны л тийм хөөд өөр болохоор тий бүр огт мэддэггүй хүн бас байдаг гэж байна тий. Тийм байхад чинь тэрийг бүр илүү мэдрээд байгаа хүмүүс ч бас байдаг юм шиг байна.
Одоо ер нь шивээсний чиг хандлага ер нь хаашаа хэрэгсэн юм шиг байна. Ер нь хүмүүс ихэхдээ юу хийх гэж байна? За тэгээ шивээс Наад шиг ингэж даруулъя гэсэн шивээс хүмүүс хэрж байна уу? их штэ хөө. Одоо ер нь яарч мараа байдаг хэрэг байхгүй. Тэгээ яг одоо ингээд нэг Австрали нэг юм байдэ. 18 нас хүрэхлээр аав ээж хоёр нь хамгийн эхлээд шивээсний салон дагуулж очоод анхныхын шивээсийг хийлгээд дараа нь пад дагуулж яваад анхныхын тийг хамт бодог байхгүй. Тэгж нэмэлдэг. Тэгэхэд тухайн үед бидний чинь нөгөө эцэг эхчүүд ямар амар хяналттай байлаа те ийм ч болохгүй тийм ч болохгүй. Тэгэхээр яг бидний үеийнхэн ч маш их нууцаар ингээд заастаа нэг өвдөхгүй гэхдээ гэс нэг юм хэмжиж яваа те. Яг тиймэрхүү алдаанууд бас хөөхөө ихэн байгаад ирэх юм шиг байна. Тэрийг ингээ одоо нууж хаахгүйгээр эцэг эхчүүд нь ойлгодогч болчиж хамт ирээд шилгүүлж гин. Нууж хахаач байсан те. Тэгэхээр нөгөө сонголтоо илүү сайн хийгээд тэгээд одоо дээр нөгөө би анхныхаа шивээс хийлгэж хахад шивээс ч болохгүй боо юм болж ирлээ гэж ярьчихсан шүү дээ. Ховрын бараа чи ч гэсэн өөр дээр хийгээл те. Тэгэхэд одоо бол ингээд сонголт сайтай болсон болохоор нөгөө ур чадвар нь хоорондын өрсөлдөөн гэж байна шүү дээ. Чадвар ингээд нэмэгдээд хахад одоо ингээд айгүй чадвартай мундаг залуу шивчцэндээ байна. Тэгэхээр тэр хүмүүс чинь ингээд яг ижил төвшөнд байлахад нэг нь илүү хийжээж илүү байна гэсэн үг шүү дээ. Бусдаас ялгарна. Өрсөлдөөн сайн болсон. Тэр хэмжээгээр хүмүүс одоо ингээд шивч хуур чадвар нь сайн. Хүмүүс чинь ч бас тэгээд бүгд өөр өөр гэсэн сонирхолтой. Тэгээд тэрийг эхнийг сайн хийж өгвэ гэдэг мэддэг учраас тэгээд сонголтоо зөв хийгээ очдог байх. Гэтэ яг ингээд нэг давтагдшгүй классикуд гэж байдаг шүү дээ. Яг үнэngээс тех болгондоо яаж арай өөр шивэх вэ гэл. Гэтэ нэг дахин давтагддаг шивээс гэж байдгүй. Яг ингээд нэг дизайныг бит хоёр хос шивээс хийлгэнэ гээд аваад ирлээ шүү дээ. Хоёр хүн дээр ихлээр нэгэн дээр нь арай илүү хурдан шивдчихнэ. Нөгөөх нь дээр нь жоохон уудан дээр арьсны онцлогч гэж байна. Тийм л юм байлээ. Монголд одоо бүтэн биеэр бүр 100% шивээстэй тийм хүн байгаа. Би нөгөө Санкт Петербургт явж байгаад гудамж нь юм 100% шивээстэй хаарсахгүй нүд мүдэн шивээ эцэг хил лам бүх юм шивээстэй. Тэгээ вау ямар зүг арай те. Хамт зураг авах гэсэн чинь нөгөө юм төлбөртөө угаасаа би зураг авахулдаг тийм. Оо за. Тэгээ хил мөлийн гарангууд бүр амар гөрвөл мөрөв шиг хилтэй. Хоож мооцсон те. Амар сак гэж байгаа. Тэгээ нөгөө body modification гэдэг буюу нөгөө бие одоо нөгөө өөрийнхөө хүснээр болгоод байна шүү дээ. Нөгөө өөрийнхөө илэрхийлэл байгаа юм л да. Би нэг юм сони юм ярьчих уу. Тэнгүүд ингээ хүмүүс намайг янз бүрээр хилгэл баг тийм тоохгүй. Би угсаа хилүүлчих явсан тэгээ нэг тоодчихгүй заяа. Зарлалын самбарл гин чихрийн цаас ч гин. Тэгээ хамгийн гол нь чи миний амьдралын тэмдэглэл яваад байхгүй. Би нэг шийсэн хараад тэрнтэй хамт явж байгаа тэгж хилгэж үлээ гэх нэг гоё дурсамжтай тийм. Одоо жишээлбэл энэ шивээс ихэд би одоо хэлэхдээ сандуу шүү дээ. Энэ Таиландд тийм монголч. Гэтэ тэр шивээс чи надад үгсгийн ямар ч алдаагүй хийчихсэн заа юу. Тэгээ би ингээ утсан дээрээ энэ үлэмжийн чанарын нөгөө ихний бад байхгүй юу. Хадгалж яваад байдаг гэсэн. Тэгэл өглөөс ирж байна. Ингээл өвдөөд болтгоо харсан чи нэ хөд шүүлчих. Утасныхаа ингээл дэлгэцээгээ фэйсбүүк харсаж өглөөний 2 цагт шивээс хийлгэж яана гэж чек хийцээ. Тэгээ яг ингээд нэг тэгэхэд яг ингээл харангуй тэр үеийн дурсамж. Тэгэхээр ингээд бүгд ингээд нэг дурсамж. Одоо энэ хэд миний охины зурсан зураг. Тий. Тэгэхээр би өстэй хүн амт юу гэж хэлнэ вэ? Одоо тий. Хүн амт намайг яаж удна уу гэж санаа зовё явж байгаа юм. Тэгээд ингээд яг ингээд тэрийг ингээд хилдэгч хүмүүс байна. Тэр хүмүүс чинь гоё авахгүй. Хүн юу гэж бодож болно. Тэрээ заавал ингээд хүн төчөөл би чи тэгж харагдаж байна, ингэж харагдаж байна гэд нэг хилээ явдгүй хүмүүс нь байна. Тэр чинь гоё авахгүй. Хилээ яваад байдгууд нь байна. Ингээл бусдыг шүүмжлээл ийм хүмүүс тийм хүмүүс тийм. Тэгээ надад ч гэсэн ингээд ямар шивэсгүй ингээд нэг хүмүүс бид штэ. Тэгээ аюу их арьсаа гаргачаад тэгсэн мэтлээ ерөөсөө наранд борлоог бол аюу хэцүү гэж харахад аюу хэцүү. Бас
зөрүүлээ шүмжс бас болж байгаа байхгүй. Гэхдээ тэр үг бол тэр хүний сонголт. Хүн болгон шивсэн дуртай ч хаалбгүй, дургуй ч хаалбгүй. Тэр хүн тийм байвал өө заахаа тэгэл нар сэтгэнд арьсаа гаргаад явжээ. Би харж чадгүй ч гэсэн арай нэг өөр тийш харах ч юм уу тий. Гэтэ бас бодтыг ёо яс сайхан канвас өвдөө. Ямар ч нарны гимтэл алга энэ дээр өстөө шууд бүтэн би хийгээд өстөө яа гэж алхнаа гэлээ. Тий. Бодогч сайхан тогтохоор юм байна гэлээ. Тий тэгээд нарны гимтэлгөө залуухай ярьсч сайхан харагдтiin дөө канвас болж харагдаад байна шүү дээ. Монголд бол тэгээ яг 100% тийм шивэстэй хүн бол хараахан бахгүй юм шүү дээ. Яг одоо. Би л харж байгаагүй. Нүдний бүр ингээд цөцгийг хүртэл шивээ ячдаг шүү дээ. Тий, тэр чи одоо нөгөө яг юу биш, шивэс биш. Тэр чин тариа хийдэг байхгүй. Тэгээ тэрийг нөгөө сурахад аюу хэцүү. Нилээн олон жил одоо 2 жил мөлий болох байхаа. Бараг нөгөө юмч юмш болж ич тэр хийш. Тэгээ бараг тэрэн рүүгээ ч төхөд байна. Одоо нөгөө унтуулгахтай шивэс биш дээ. Тэд чи бараг юм чиг юм хүмүүсч байгаа. Тий. Гэтэ яалтчгүй маш их ариун цэвэр байгаа л да. Ялцчгүй л операцанд ороод байгаа юм. Тэр ч одоо нүд рүү хиймэд бол аюултай тэг хүн зовчих магадгүй шүү дээ. Тэгээ яг тэр чинь нэг хэдхэн минутын л ажиллаж чаддаг үнэндээ. Тэ нөгөө тариагаа шихаад харлуулж байгаа. Гэхдээ тэрийг бол өстой буцаана гэж байхгүй. Одоо ингээд ясан дуршлаа. Тий. Шивээс чинь болохгүй. За даруулаа шивчээ. Эсвэл лазертуулчээ. Нүд бол за яа. Өстой зэрэгтэй. Персинг сайхуу. Яаж ингээл цоолуулж ирсэн. Тэгэл аваад битүүрүүлээл байхгүй. Персинг гэдэг үү? Би персинг хийж чаддгүй шүү дээ. Айгаад тийм хүн ингээд нефт хатхрыг. Чи одоо хэдэн мянга хатгаж байгаа шүү дээ юм дээр ажсроо. Харин тийм чи нефт хатахгүй байхгүй найз. Ингээд дүрээд гараад байгаа байхгүй. Монголын хэдний шивэсчд маань хамтдаа нэг үзэсгэлэн гаргаж байгаа. Тэ. Урд нь нэг үзэсгэлэн гарч ирсэн гэж сонссон. Тэ. Тэгэхээр бол анхных нь бол биш. Тэгээ ингээд 6 сарын 14-өөс 17-ны хооронд Blue Monarch Gallery-д тий шивэсний үзэсгэлэн одоо зөвхөн манай салооных нь биш. Тэгээд өөр олон салон. Тий. Тэгээд шивэсчд маань тэгэл адилхан л жаргал зовлонтой хүмүүс те. Тэгээ бас шивэсийг бас нэг эвгүй буруугаар бодоод идэх хүмүүс байдаг. Тэгээд янз янзын шивэсчд байдаг л да. Чи сайнтай муутай. Тэгэхэд тэр шивэсчин гэдэг хүний одоо ойлголтыг нэг дөнгөж ялангуяа шивэсчин болж байгаа шин шивэсчд айгүй тийм зөвүүн байна, кул байна гэх зорилгоор нэг тийм эвгүй бичлэг тавиад те нэг тийм нахаалны ч юм уу тэгж ягаад тийм ойлголтыг буруу талаас нь харуулгаад хүмүүс байна. Тэгээд тийм ч юм байна. Тэгээ бас өөрөөс нь одоо юу гэдэг хуучинсэг үзэлтэй ч юм уу тийм хүмүүс буруугаар ойлгодог байна. Тэгэхээр арай нэг тэр хандлагыг нэг яг тэгээд хүн юмыг юу ч бодож болно. Тэгээ бид нар чинь бас уран бүтээлч хүмүүс бас эрүүл ахуйдаа маш их анхаардаг. Бас байнга суралцжээ, шинжилжээ гэж боддог. Тэгэхээр ингээд найз ингээд зураг сууж идэг шүү дээ. Тэгэхээр ингээд тий өчигдөр хийсэн шивэснээс илүү шивэс хийж хийсэн. Гэж тэгэл тэр бүхнийг хүмүүст тайлагнаа л гэж одоо бидний эдийн шивэсч шийдээр нэг үзэсгэлэн гаргаж байна да. Одоо үзэсгэлэн гэхээр одоо яаж гарах вэ? Тэр сонирхолтой байна л да. Шивэсчдийн үзэсгэлэнээр одоо гэрэл зургийн үзэсгэлэн байх уу? Эсвэл яг шивэс эзэн хүмүүсүүд нь өөрсдөө ирээд ингээд бие харуулах уу? Бас тэр их сонирхолтой. Харин энэ жилдээ болохоор одоо шивэсний одоо эсхизүүд те ихчлэн нөгөө 2D цаасан дээр зурсан л гарах байх. Тэгээд нэг тэмцээн байгаа сонирхогчдын хүрээнд одоо дөнгөж эхэлж байгаа сонирхож байгаа тэгэхээр хүн дээр шивэхгүй арьсан дээр хиймэл арьсан дээр шивэх тийм тэмцээн байна. Дараа нь болохоор одоо ингээл янз янзын тийм одоо шивэгчд хүмүүс чинь бас нэлээ ихэнх юм зурх хоббитой хүмүүс л ихж байгаа шүү дээ. Бид нар чи янз янзын өөр медиагараас зурдаг хүмүүс байгаа тийм нөгөө браш тэр мэрийгээ гоё тавиад
би их л одоо уран баримт сурмаар л байдаг. Тэгэл нэг гипсээр гоё фигюр хийнгүүтээ тэрэн дээрээ ингээл шивээсээ зураал те. Тиймэрхүү юм гоё үзэсгэлэнтэй тамиарагаа. Гэхдээ энэ жил амжихгүй бол те. Тий. Тэгэхээр энийг ингээд жил болгоо уламжлалт болгоод явуулвал орж байгаа бүтээлүүдийн чанар нь ч гэсэн жил ирэх тусам чанарчгүй бүр шивээсний том фестивал болоо тий. Хүмүүс тэнцэнэ ирж шивээс мюзикл гадны тийм том фестивалууд идэв ч тий. Тий. Тэгэхээр үзэсгэлэн гэж хэлж байгаа. Гэхдээ өргөж санаа бол бидэнд бий өргөжлөг байна. Илүү чанартай тэгэл гэтээ манай монгол шивчтэй амар чанартай штэ. Тий. Чадвараараа өстэй үнэхээр хаажцсан гологдохгүй. Тэрийг ч ирж байгаа ч хүмүүс нийцж байгаа. Хурдан савдаг автом шүү тий монголчууд. Тий. Яг үе шидээшээ явахад хилэн л жоох асуудалтай байх гэж боддог. Тиймээс бол чадвар бол манай монгол шивчд мундаг. Саяхан л хөгжмөний мотороо эвдэл шивээс идээс өсөрч одоо яг дэлхийн стандарт нийцсэн тэр бүх юм ингээд болцсон тэгээд тий гадны оронд ийм юмсэн бол наач домог байхгүй. Өөрөө машин за цэцэг гэж байгаа л хэдийн юм хөвлөлөө шивээс их бол домог шүү. Домгуудын үеих хүн байна. Ковид өмнө Орос руу явхад Москва Санкт Петербургээр явхад юу шивээс хүн бий баг болж байгаа юм шүү. Ямар нэгэн байдлаар л шивээстэй жижиг том хамаагүй. Айгүйх тийм шивээс хөгжсөн газар ихтэй айгүй гоё бас тийм юу бол бас биш. Муу бол биш. Тий. Одоо Орос шивсчд амар шүү дээ. Актив боловсралтай хүмүүс шивсч болдог байхгүй тийм. Тэгээд бүр амар зэвэн би одоо амар гэж ярих болчихсоо тийм. Зэвэн nice. Школтой шивсч гэдэг шүү дээ. Орсын шивсч зэвэн гараад. Зураас бол гоё шүү дээ. Баярлаа. Энэ одоо ингээд ер нь бүдгэрхүү яг энэ өнгөрөөл тод үлдэх үү? Оо бүдгэрэн шүү дээ. Одоо эн чинь ингээд суудсан бих гэж ярьдаг байхгүй. Тэ. Ер нь бих бол нэг 6 сарын дараа л яг сууд. Тэрнээс өмнө бол ингээд нэг энэ гэсэн шинэ бихтэй орно. Эдгээр энэ сүүлд байгаанууд нь. Энэ ингээд эдгээр бол ингээд суудсан бихнүүд. Яг дандаа юм шинээрээ юм шиг байдаг сайхна. Одоо энэ хаанах юм бодог вэ? Бодгоод Америк бих. Тий. Динамик гэж бодог байна. Найз нь бол өөрөө саарлуугалтай найруулдаг. Тий. За чи сургуулаад төгсөөд ер нь зураг хэр зураг яг нэг хоолстон дээр холсон модгаараа. Холсон модгаар уу? Тий. Зураг шүү дээ. Зураг. Зураг. Хүний бие дээр л нэлээд зурлаа та гэж. Чи найз нь нөгөө юу муугаар усан бодгаар зурж исэн. Төгссноос хойш. Пастелаар зурж исэн. Нэг бихмээр нэг хэсэг жоохон таталбар хийж исэн. Тос найсаас өндөө ойлгодог. Найс нь өнгөндөө жоохон муу штэ. Тэгээд нөгөө өнгө нэг мэдэрдэг. Би яг энэ зургийг болохоор яасан мэглэг нөгөө өнгө болохоор эвгүүлэлцдэг. Тэгээ яг нэг кандиски шиг те. Тэгээд нэг бодог мөртлөө бодог болж харагддаг нэг гой зурдаг штэ цаадах чи өнгө болж харагдаад байдаг. Тэгээ нэх их болохгүйгээр нэг 2-2-оос илүү болохгүйгээр нэг тийм сул өнгөөр нь тэгсэн мөртлөө бодог харагдах шиг зурчийг туршилт хийж үзсэн. Тэгээ ингээд тосмосоор зурхаар чинь ингээд жоохон байж байгаа жил бүлийн дараа сааралтал нөгөө хэрэг найруулдаг юм байл л те. Тэгээ угаасаа өнгө ойлгодгүй манай багш хэлдэг ус чи форм амар сайн мэдэрдэг мөртлөө ерөөсөө өнгөө мэдрэхгүй байна гэх. Үнэн юм байл л те. Тэгээд маш детальтай очил тэгэл би чи уйлал. Намайг чи яах гэж суур уран зургийн өнгөд ирчихсэн Монгол зургт юм өсөв чимэглэх уран зурагт орохгүй байсан ингэж деталь хөөх байсан юм бол гэж би уурлал би яаж ерөнхийдөө харах вэ гэж манай нэсгээл нөгөө зузаан мэдэн шүү чи ингэвэл амир ерөнхий ядарчна. Тэгэл үнэл хэлжсэн юм байна. Тэгээд тэр деталь хөөдөг мөдөг бол шивс чи хүн басан чаа. Яг наалдаад байна. Тий. Шивээс бол чимэглэх. За. Нөгөө анх дүрслэг рүү орох гээд. Тэгээ нөгөө нэг дүрслэг рүү орж байгаа хүүхд болгол ер нь уран зураг л гэдэг шүү дээ тий. Тий. Тэгээд би бас тэрний жишгээр уран зураг л орно гэж ингээл амар ингээд
ботцсон гэсэн чинь нөгөө нэг Батмөх багш. Яа чи уран зургаагаа орч чадахгүй бах та. Амар авьяастай хүмүүс байгаа штэ гэл. Тэгвэл би ч нөгөө сургууль одоо дөрслөг рүү орохоос өмнө жоохон олон танил маягийн болцоос аахгүй. Нөгөө нэг янз бүрийн телевиз радиогоор аяг гардаг. За. Тэгээ нөгөө нэг баг од болцсон гэх юм уу. За. Тэгсэн чинь нөгөө нэг за орч чадахгүй л яана гэж бодохгүй. За уран зураг ангид орч чадахгүй бол жигнэсээ онгоо олон даа гэдэг. Тэгэд Монгол зураг руу орсон. Ер нь бол Монгол зураг руу ээж бас нэлээд ятгсан. Чи Монгол зураг руу орчихоо. Монгол зураг чи Монгол хүн зураг, уран зураг чи дэлхийн нийтээр л зураг штэ. Тэгээ Монгол зураг руу орсон. Монгол зураг руу орсондоо айгүй тийм баярлалтай штэ. Айгүй тийм нэг хавтгах дээр айгүй олон дүр төрслийг багтааж чаддаг. Одоо жишээ нь миний үзэсгэлэн зураг харахаар яг тэр нөгөө нэг Монгол зураг гэхээр бас Монгол зураг биш байгаа зү. Тэгсээ уран зураг гэхээр бас айгүй хэцүү. Тийм гоё. Суур уран зураг гэхээр бас биш. Хэрвээ найз нь Монгол зурагт орсон бол надад айгүй хэрэгтэй л байсан юм билээ. Яагаад тэгэхээр тэр гарыг маш их стеди болгож байгаа байхгүй юу? Одоо ийм зураасны дадлагыг бол стай. Тэр өндөгний мэдрэмж тийм. Тэр зураасыг гэж нэг хитгэн ялгасл байгаа шүү дээ. Бүр 50 та нарын нарийн бэрчээ. Тэрийг тэгэл ингээл те салганахгүй тэгэл үргэлжлүүлээд тэгсэн тэр бол надад бүр маш их даваа тал байх байсан байгаа байхгүй юу? Одоо ингээл зураг мургаа зурж яхад чи ингээл морины сүүл мөрөн дээр Монгол зургийн юм ороод. Тий, тэр морины сүүл яг тэгээ суур уран зурагт хилдүүлээсээ. Суур уран зураг сурсан байхад хаашаа бол хаашаа орж болно гэвэл. Тэгтээ ингээл тийм нарийн контр монтер татхад би нэг жоохон Монгол зурагт төсөв бол тэр контр монтер тийм гоё өндөгний мэдрэмжээр стеди гарвал алах байсан баха гэдэг шивээсэн дээр л угаасаа тэгшин тална удаан тий тэгээ зурч муурхаа одоо юм загварууд дээрээ тэгээ бодогддийм аа. Тэгэхээр ер нь бид нар чи Монгол зураг оронгууд нөгөө нэг бурхны хөмсөг татуулна гэсэн хөө хитэн хуудас яг тэр нэг юмаа татаал. Тэгэл арай нөгөө хүндрэхээр гал татуулаад. Эсвэл зүүдэндээ ч татгаар болох уу тий. Одоо яах чаргагүй тэгээ бүр яг шатуур тий. Тэгээ тэрэндээ их дургуу тэгэл хэдэн удаас нэг юм ингээл татах гэж. Гэтэ Монгол зураг руу орсондоо их баярлалдаг шүү. Тэгээ яг ингээд заримдаа ингээд одоо чи ингээд өөр зүйл бас сонирхоо яваад байгаа шүү дээ. Бас бидний хүмүүс чинь тийм л юм байна л да. Дандаа нэг өөр юм шинээр сурч мэдээд үсээд өөрсдөө ингээд одоо ингээд нэг хүн ингээд нэг юм чадаагаа ярьчихад энийг нэг туршиж үзчих юмсан гэл. Тэрнээс нь одоо баримлын курс юмар байна өө. Зөв. Уран баримл хийгээд тэгэнгүүтээ тэрэн дээр байгаа шивээс хийгээд зөв. Наа ч бол гоё. Тэгэж үзэсгэлэнд оролцмоор санагдаад байгаа. Баримл бас барьж сурсан юм дээр. Гэхдээ яг нарийн сурсан гэж хэлж чадахгүй. Тэр хивмээ авах амар хэцүү бэл. Хаттад би бас нэг явж байгаа нэг шивээсний машин авъя гэдэг. Бас нэг хэсэг шивээс хийсэн шүү дээ гэж. Чи юу? Тий, хийсэн шүү. Тэгсэн үү? За. Миний байх хэвээр газар биш мэн гэдэг ойлгосон. Тэгээд шивээсний машин авах гээд нэг Бээжинд очиод. За. Тэгсэн чинь яг нэг тийм амар гоё юм салон байсан байхгүй. За. Шивээсний машинууд дандаа өөрсдөө гараар хийдэг. Тэст амар үнэтэйгээс агуулаад гайгүй боломжийн үнэтэй ч байсан. Тэгээд тэдний өөрсдийнх нь шивээснээр бас үндэ төгс амар гүйцэтгэл сайтай. Тэгэхэд л би яг тэр нэг шивээсийг ямар гоё төгс хийх юм бэ гэж харж ирсэн. Ямар гоё гүйцэтгэл. Тэгээд тэр нэг шивээс хийдэг хүмүүс амар хүндэлт юм билээ. Багшаа гэж бүгд ингээл мөргөөл. Нэг тийм юу харж ирсэн. Гэтэ миний байх ёстой салбарын өндөө биш юм билээ шивээс. Найз нь бол урлагийн 2 багштай. Гэхдээ зөндөө олон сайхан багш нар гэл эдний анги тэдний анги гэж голохгүйгээр сайхан тусалдаг байсан шүү дээ. Тэр бол хүмүүс дундаас ихэн багш их сайхан багш байсан юм да. Тайзны санжаа багш. Талигч санжаа багш. Сайхан хүн байж үлээ. Тэгээ манай Мор Батмөх гэх. Мохаштагш. Балер аштагш.
миний шивэсний багш болохоор тэр ханан дээр энэ зураг нь Маори хүн. Маори. Тий. Оо зү. Аав нь шивэс идэг байсан, өвөн шивэс идэг байсан. Тий, удам дамжсан ингэ шивэс идэг. Тэгээд 45 6 жил шивэс хийж байгаа. Тэгээ саяхан бурхны орондоо заларсан. Тэгээд тэр хүн 4 шавтай. Тэрнийх нь нэг нь би байхгүй юу? Тэгээ би найз нь болохоор нэг шав би болгосон. Гэхдээ би тэр хүнийг би болгосон гэсэн. Тэр хүн өөрөө өөрийгөө би болгосон. Би бараг нэг хүрсэн үү бараг би зүгээр нэг жоохон чиглүүлэхэд тэр хүн өөрөө өөрийгөө би болгоо явцсан. Тэгэхээр би зүгээр багш нэг хэлж чадахгүй. За бараг нэмэр болцсон юм уу? Нэг бух тэрэг шиг тавгаа бариалдаа ороод ирдэг тийм мундаг хүн охин нэг тийм аяллах нь ихэд нэг таарлцсан. Тэгээд яг ингээ өөрөө хүсэж байгаа юм аа мэдээ тэрнийхээ хойноос тэгэж гүйдэх хүмүүсийг харах сайхан байд юм лээ. Залуухан малуухан байх нь хамаагүй. Залуухан багцсмаа тийм байхаар маш сайхан юм бэл. За, яста гоё болж байна. Зураас морос гоё нөө. Ямар ч л нэг хятад хүчгээс салж байна. Би нөгөө яг ямар утгатай шивээс хийснэ ч мэдэхгүй ингээд нэг юмнаас хараад хийцэн бохгүй. Тэгээ Google Translate дээр орчуулж үзсэн үү? Бид нөгөө хятад нөгөө сургууль сураад хятад сурсан шүү дээ. Тэгээ хятад хэлтэй болсон байна. Тайлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ болохоор хөө гэд бас гэсэн үг. Энэ болохоор цун гэд хадгалах гэсэн үг. Энэ болохоор чун гэд хавар. Тэгээ ерөнхий утгаар нь бодохоор нэг бас дахиад хаврыг хадгална гэсэн утгатай юм шиг. Гоё утгатай юм шүү дээ. Тий. Бэлэн гомны ямарс нэр мэр шивчээгүй юм бэл. Даахуу. Даахуу мөн. Даахуу аминд орж исэн те. Орж лээс. Даахуу анаар л амьдэрсэн шүү дээ. Даахуу бишгээ. Матангийн бишгээ. Ямарсан даахуу ман гэж шивчээгүй юм байл. Бас нэг жоохон апоризм л байх шиг байлаа тэгээ одоо. Баяртай. За одоо бүр алга болгон зэ. Бодолт одоо явагдах чинь тий. Тий. Контр бодолт хоёрын аль нь илүү өвддөг. Бодолт нь арай гайгүй өгөх хаа тий. Гүү миний хувьд контр нь илүү өвдөлттэй санагддаг. Тий. Контр арай илүү өвдөлттэй. Тийм. Арай гайгүй тий. Тий, сүйдэрл гайгүй шүү дээ. Энэ чинь нөгөө олон зүй яваад болохоор. За тэгээд манай нэрийг ингээд шивээс илгүүлээ суучих сэтгэл ямар байна за. Сайхан байна. Гоё юм. Тийм, бас амар өвдөж мөвдөөл яах юм басан ч ямар ч өвдөлт бол харцангуй гайгүй бодсноос. За ашиг. Тийм. Бас нөгөө зарим хүмүүс ч өвдөлтөөс нь айгаад бас хэлэхгүй сонирхолтой байна тий. Яг айгаад байна өвдөлтөөс нь гэлээдэг. Өвдөлт бол харцангуй гайгүй юм байна. Өө ийм байсан юм уу гэл анхны удаа ирж хэлж байгаас яа өвдөлтгүй юм биш үү? Тэгээ нэг над бас салон гоё санагдаж их цэвэрхэн юм байна. Баярлаа. Тэгээд хүмүүс хэлдэг ингээл зарим хүмүүс чинь яг нэг тийм юм хэлгээл болоо гэл ирдэг байхгүй юу? Амар яарал. Хаста. Гэс ингээл дуусгачих гээл. Тэгэл дуусгаад өгдөө. Би яах гэж яарваа. Санаад болтгоо зүгээр ингээд энэ дээрээ ингээд хөгжим өмсөд ингээд хийлгүүлж ивэл нэг юм өөрт нь терапи болоод байна. Шивээс нь бас донтдог гэдэг юм тий. Шивээс хэлгэцэн бас дахиад хийгээд идэг. Тэрийг одоо донтол гэж би хэлэх үү гэж би мэдэхгүй байна. Тэрийг бол нэг донтол модал гэл нэг мөрөдө толомон донтсон хүмүүс идэв шүү дээ. Тэрэнгүүр өчгөх гээд байдаг. Тийм бол байхгүй. Хийлэмэр санагдаад байна гэж байна. Тэр чинь тэгээд нэг хэсэг хугацаанд нь барина. Би бол нэг жил мэл 2 жил хэлэхгүй яваад байдیں۔ Тэгээ нэг ихчдэг байхгүй. Нөгөө бодож ирсэн юм гэдэг гэлс эхлэн штэ. Дараа нь ингээд уус цаана бодсон байгаа юм чи. Тэгээд яагаад тэгээ өөрөө хүсээд байна гэхээр одоо чи ингээд миний шивээсүүдийг одоо харж штэ найзаа. Чамд ямар сэтгэл төрж юм? Гоё. Өшөө битүүрээд ивэл бүр л гоё санагдаж байна надад бол. Одоо ингээд шивэстэй хүмүүсийн зарим нь одоо ингээд ямар одоо ингээд Японд бас зарим газар эвгүй шүү дээ. За. Цусаар халдварлах өвчтөй ч юм уу энэ төр гэл. Анаас нь бол баян явж шинжилгээг өгдөг.
одоо энэ үйлчлүүлж байгаа хүмүүсээ ч гэсэн хэлмээр нь өмнө нь бас шинжилгээг өгчтэй дараа шинжилгээ өгөөд үз. Найз нь болохоор өөрийнхөө хариу цэвэр бүрэн ихтэй. Миний хувьд ингээд бүр ингээд одоо чи түрүү яриадсан шүү дээ. Биеэрээ дөрөн шивэстэй хүн харсан ингээд. Тэр хүн чи яатсан байна гэхээр ажил хийгээ мөнгө олж ийн, санхүүгээ бэлдэж ийн. Тэр хийх шивэштэй судалсан байна. Тэгээд цагаа таслалгүй очиод шивүүлээд 40 цагтаа суугаад тэр хүний хөдөлмөрийг үнэлээд мөнгө өгсөн байна тий. Тэр чи өөрөө юунд тустай хүн байна гэдгийг мэдчихээн. Тий. Тэгэхээр тэндээс ч бас хүний зан характер уншигдана, ертөнц нь мэдэгдэн. Тий. Тий. 2004 оноос хойш одоо нэг шивээс хэлж тий. 2004 оноос хойш. Тий. Оюутан бахтаа нэг юм уу хоёр дахь курстэй л энэ шивээс бас хэлгэж мэлгэжсэн гэж бодохоор хамгийн сүүлд хоёул адилхан хэлсэн биз. Би энэ рүүхийг бас 2004 онд хэлсэн. Хоёрдугаар курстэй. 20 жилийн дараа. Энэ нь бол яг 19 жил болж байгаа нэр их над дээр. Зөө зөө. Тэгээ чи 19-тэй дэгүү 20 жил болчих юм шүү. 20 жил. 20 жилийн дараа. Тий. Тэгээ ингээд сүултээ ингээд шивээс чинь болсон хойноо хөлж байгаа байхгүй. Ямар өндөр байлтар гүн хосаа хийцэн юм бэ? Гэхдээ засвалдгүй, даруулдагчгүй. Дурсамж байгаа байхгүй. Тэгэл тэр үед яаж хэлгэснээрээ л бас чиг гэж бод тээ. Чиний энэ загастай шивээс бас хизээний шивээс юм бол. Энэ үү? За чиний чинь би хийлгээд 8 жил болж байгаа юм шиг байна. Тий. Энэ их учиртай. Одоо найзын нуруунд нэг том луу байдаг байхгүй. Тэгээ нэг Маори шивээс чинь. Тэгээ Маори шивчд контр их гоё. Аюу гоё урт контр татдаг. Алтан уруулжин гэ байдаг штэ. Одоо нөгөө зохиомжинд сэргэн мандалтай алтан уруулжин. Тэр шиг шивээс нь алтан уруулжин гэж байна. Арьцаг 3 цэгэр татдаг байхгүй юу? Ингэж татлаа. Яг тэр ингээд тэрхэл нь татчаад яг тэр гурвалжиндаа ингээд бүгдийг хийж байгаа л дараг ихтэй очивол Маори артистууд болохоор ингээд алтан урагшин аюу том бүр ингээд энэгээрээ ингээд тэгээ контр амар гоё. Одоо амар гэдгийг болчихсон тий. Зөвүүн гоё зэ. Салгансан ч юм байхгүй тий. Арьсыг тэрхэд л тачаар тэр контрны гоё. Зөвүүн гоё контртай тийм залуу нэх гоё юм луу зурсан сууж ихлээр би найз дээрээ шивч гисэн чи тэгээд өөрөө шивч мөнгө болол нөгөө шивж болсон мөнгөө маяг шивээсэн дөгөөд тэгээд хийлэгцэн чи нөгөө эмхтэй охтуудны хөөхөн луу хийлгээд байдаг шүү дээ эмхтэйлэг тийм луу биш амар тийм эрэхтэйлэг ингэж ингэсэн амар луу байхгүй яс чи нөгөө энерги нь хүндтэй гарч орж хөөгээд бид нар чи аюу томоотой хүмүүс шүү дээ одоо ингээд сойс сурдаг байхад чинь драмаар чи ямар галзуу байлаа бид нар гэхдээ үе галзуурна гэхдээ аюу бас учиртай галзуурна тийм үү тэгэл нэг өрөөндөө юмаа зураал тэгэл нам гүн гівтчээдэг найсан ч гэсэн яг тиймэрхүү тип тэгсэн чи бас нэг олонний нүдэнд анзаарагдъя гэж боддгүй ер нь жоохон радароос даавар нисэх дуртай нэг хүүхэн амтанд анзаарагдаал яригдаал явж гэж боддгоо тэгсэн чинь ингээд амьдралаа гүцэхгүй болоод ирд юм аа. Бөө энэ чи юу болчихваа. Одоо нэг баг амьдралынхаа хэлээрээс чирэгдэг гэдэг шиг болохоо. Эвгүй байна агшаа гэсэн чи манай шивээс нэгш. Би яг наадах чинь шивүүлж хаад бодчихлээсээ. Доошоо урсгалаа уруудад шивж байгаа сэлж байгаа кой шивүүлчихэд. Энерги зөөлнө гээд домгон дээр болохоор кой чинь өксөж явж байгаад булгныхаа ихэнд очиж луу болдсон шүү дээ. Уруудад яаж байгаа сэлж байгаа коин луу болцсон байжгаад буцаад булгандаа загасныхаа амьдралаар амьдрий гэд буцаж загас болсон луу байхгүй юу? Хандсан. Тэгээд энэ лотос чинь өөрөө бурхны синти. Бурхны синти чи юу вэ гэхээр сонин энэ чи бурхны синти гэхээр тийм гэгээлэг ариу юм байгаа даа шүү дээ. Тэгсэн мөртлөө тэр цэцэг маань шаврын дундаас уургадаг заяа. Тэгэхээр юу ч болж исэн гэсэн тэндээс гэгэрэл төрж болно гэдгийг билэгддэг. Тэгээд ингээд зулаа дээрээ бурхны синтетэй уруугаа сэлж байгаа. Кой загас. Тэрнээс
амар тийм Бас ингэж амгалан тайван болчихсон зөөлсөн байх нь шүү тий дээ. ингэж зөөлсөн. Тэгэхээр бүх юм энерги би харин тэгээд чи дөрөв яагаад шивэсэнд донтдог монтдог гэдэг чинь энергинд нь донтдог гэж магадгүй. Яагаад тэгэхээр ингээд одоо хүн чинь ингээд эцэг ихээсээ яг ингээд зарим хүмүүс яриад төгс төрдөг гэдэг. Баялаа тэр нь ингээд эцэг ихээс төрөнгөтэй төгс ухаантай хүмүүс төрдөг үстэй. Тэгэхээр юм юмараа дутуу байгаа байхгүй. Юм сурч мэдэж ухаанаа тэгшлэн тийм үү? Чадвар нэм сурч чадвартай болно тийм үү? Энерги өвч гэсэн жоох хүмүүс чинь энерги нөгөө гэрэл мөрхөл хамгаалт байдгүй шүү дээ. Тэгэл янз бүрийн юм эмзэг миний хувьд ингээд шивээс нэмээ хийлгүүлээ тусмаа ингээд баг багаар бүрэн бүтэн болоод яваад байгаа юм шиг санагдтыг. Тэр энергиудыг өөртөө дуудаж яах юм уу? Нэг тиймэрхүү санагддээ штэ надад. Чи юу гэж бодож байна? Тэгэхээр хүн болгон өөрийнхөө ингээл энд болоод ингээд амьдралын маань маш сайхан цаг үедэд байсан уртраг өргөнүүд байна. Дуртай утга учиртай дуунууд байна. За энэ хэд бас утга учиртай тийм үү? Ингээл тэгээд энэ могой эрвэхэд хүмүүс ингээл манай монголчууд аас богиностай амтан яг энергийн хувьд эрвэхэд чи ингээд гурван амьдралын тийм том нухчааг ямар ч зүдэрлэгүүгээр туулаад эцээст хамгийн сайхнараа живүүртэй болоод нисдэг байхгүй. Тэгэхээр хувьсэл бэлэгддэг. Могоос их адилхан. Жил болгон арьсаа гуйжуулдаг байхгүй юу? Арьсаа томруулж шинжилээд тэгээд хуучнгаа хаяад тэгтэр шинжилэлт бэлэгддэг. Тэгээд маш олон хүмүүс бас нэг хамгаалт болгож шивэлдэг юм байлээ. Хамгаалтын энэ шивээс хэлэх гэж нэлээ их хүмүүс ирдэг. Тэгээд хэрэг, чон, бүргэд, могой ер нь ингээд бөөнөр болохоор яг тэгээд ядаг. Шивэстэй хүний энерги ч гэсэн ламнар бол мэдэрдэг юм байлээ. Ингээ гоё нуруугаар нүрэн ингээд шивээс хилэгцэн байхад тий лам хүм мэдэрчээд ундаалж байгаарэ энэ төр гэж хэлсэн байхад одоо нөгөө хуульчлахгүйгээд омгийн шивэснүүд байдаг шүү дээ. Тэд чинь нөгөө өөр хүний удам хугацааны талаар болохоор болдгоо байхгүй. Тэгэхэд лам хүн тэрийг мэдэрчээд чинь хувь заяаг чинь төөрүүлээд байна. Наатахад даруулаад яд өөр юм хэлчихээ гэдэг тий. Тэгэхээр тэр чинь юу хэлээд байна вэ гэхээр шивээс чи энергитэй байгаа байхгүй. Тий. Би бас ингэж бодод тийм нөгөө алга гэдэг чинь хүний амьдралыг бүр харж болдог тийм юу зам гэдэг шүү дээ. Би алган дээрээ тэгээ өөрөө бас ингэ нөгөөнөлд нэг хөгжмийн мотороор шивээс хийчихэхгүй. Цэцэг юм уу? Юу юм бэ? Нар юм уу? Амьдралын тойрог мориг гэсэн утгатай юм шиг л шүү дээ шивээс. Маури эсвэл самаа талтай пэад нар юм уу? Цэцэг юм шиг хээл тий амьдралын тойрог юм уу? Би нөгөө нэг яг өөрөө өөр дээр шивсэн болохоор яг амар өвдөдсөн болохоор зарим хэсэг ингээд дутууд арцсан ингээд айгу муухай шивээс болсон байна. Үгүй. Юу яа тий алганы арьс угаасаа алга гарны арьс чинь маш хурдан нөхөн төлждөг байхгүй юу? Арьсаа байнга нөхөн төлжүүлж яадаг учраас яг тийм гоё идэгдэг газар биш. Чи найзхаа ингээл гарын шивсэнтэй харахаар бас өмцөн байгаа шүү дээ. Угаасаа л ийм газар байнга ингэж нөхөн сэргээд шивээс хийлгдэг. Би бол энийг одоо контрын нөхчж болох уу? Болно шүү дээ. Засаад гэх юм уу найз нь? Яг шивээсгэд айгу хэцүү нэг айгу соно мэдч юм шиг те. За одоо жоохон өвдөлттэй техник явуулаа шүү. За яа. Окей. Шивүү чигжилт. Арьсаач жоохон гэмтээдэг учраас бусдаас илүү удаа идэгдэг. Окей. Өвдөлтийг бол ер нь давж чаддаг шүү гэж. Тэнийг шивээс хийж чаад шивээс хийлгэжсэн залуу гинт босоод явчихгүй. Яасан бол доо босч явснаа үүдэн дээр ирсэн ухаалт тавцсан. Тэгээд тийм тохиолдол гарч ирсэн. Тий. Өглөөнийхөө цай майгуугаагүй үлээлхэн дээрээ шивүүлж мэлж байгаа хүмүүс аюултай. Тэгэхээр хэлдэг. Юм хумаа идээд нойргүй хонцсон бол бас өвдөлт нэлээд их. Тэгээ эмэгтэй хүн чинь сарын тэмдгэн юм ирсэн бол бас өвдөлт нэлээд их. Тий. Шивээс хийлгэсний дараа ер нь анхаарах зүйлс юу вэ? Ус мос үргэж болох уу? Одоо бол тэгээд
мэслийн наалтад гараад ирсэн байна. Халдвар оруулахгүй. Тэгсэн ч гэсэн бас анхаарах нь байна да. Ер нь бол шин шивээс наранд гаргасны хэрэг байхгүй. Наалттай байсан ч гэсэн наранд гаргацсан тохиолдолд дотроо ингээд доороо цэврүү мэрүү үсэрхгээд байдаг тал байдаг. Тэгээд ер нь бол уул нь бол гайгүй юм байт юм да. Би өөрөө болохгүй гэдэг тэр үг нь дараа нь тий шивээс идэхэд яг уухгүй байл илүү хурдан идэх нь л дээ. Тэр чинь дахтаа уучж байгаа юм чинь тий. Өмнө нь уучвал бас хэрэггүй. Ер нь бол цус айгүй эвгүй нэрт болчихсон шүү дээ. Шарцсан үний цус. Тийм айгүй ингээд дотор мухаармаар өндөртэй болчиход идэв. Хийж байгаа хүндээ бас жоохон юу юм биш үү? Тийм тэгээд бих хурдан шингэлнэ. Тэгээд хурдан хийх байсан шивээсийг чинь удаан хийдэг байхгүй юу? Бих шийчгээд байхад чинь нүүдээс одоо түлхэж гаргаад нь шүү дээ. Цус нь ингээд цусан шингэрсэн гараад. Тэгэхээр хурдан хийгээд хурдхан идэгчих байсан шивээс зовж хийгдээд удаан хийгээд ер нь тэгээд гоё идэж чаддаггүй. Тэгэхээр ер нь хүрээгүн дээр ийц. Тий мөнгөө бодлоо штэ нэлээд удаан хийж яагаад мөнгө аав тийм шихгүй. Дараа нь тэрэн дээр чи миний нэр гарна. Тэгэл нэг эвгүй идэгцэн маг нь харахаар нэг сэтгэл зүйтэй. Тэгэхээр хүн эвгүйд чи хүрээд ирэл за яах юм бэ яах юм дараа хүрээд ир. Тий. Яг өөртөө бие дагаа сурах хэцүү л дээ. Харин тийм шүү. Энд одоо ингээл намайг хийж байгааг харахад тэгээд амархан юм шиг харагдаж магадгүй. Жижигхэн юм цаан ч гэсэн нэг зөндөө техник тий. Тийм байдаг. Тэгээд юм сайн будаг мутагтал байхгүй бол тий. Өөц. Дээрээс нас ирүүл ах уу. Ямар нэгэн байдлаар хүний цустай харьцаж байна. Тийм үү. Тэгэхээр яасан байх нь өдөр болгон хүмүүсийн цустай харьцаж штэ. Тэгээ одоо яг энэ талбартайгаа л бэлэгтэй харьцсан. Тэрнээс өөр ингээ юмд хөрөхтэй бэлэгээ заавал тайлна. Хүний цустай. Тийм үү? Яа тэгэхээр ингээд ямар нэгэн гадаргуу дээр ингээд хамаагүй хүрээд за тэрийгээ дараа нь өөрхөн бэлэг угаараар хүрлээ гэж бодоод нүдээ нухахад чи өөрөө нээлттэй эргэтэнтэй халтар авдаг байхгүй. Тэгээ тэрийг одоо шинээр шивээс өөртөө сонирхоод хийж эхэлж байгаа залуучууд бас тэр тал дээр мэдлэгээ цэвэр талаас хамгийн чухал бас тий хүний хамгаална хоёрдугаар өөрийнх нь эрүүл мэнд байгаа шүү дээ. Тэрийгээ хамгаална. Тий тэгээ манай багш хэлдэг байсан. Чи төрсөн ээжигээ шивсэн цусаар алдах өвчтэй гэж бодож шивээрээ. Яг тэрснийхаа дараа чи тэр одоо ажлын талбар дээр дараа нь өөрөө шивүүлэх гэж байгаа юм шиг ариутганаа гэх. Тэгэл тийм л ариун цэвэртэй. Тэгэхээр бас нэлийн сериозны юм байгааз. Зүгээр л зугаа биш. Тэгээ манай багш хэлдэг байсан юм хүн зөвхөн уралгал үг. Гэтэ тийм өвчм үг. Одоо хүний арьс чинь 7 давхар идэх гэдэг байна шүү дээ. Тэр завсрал бодог орж шингэж өвдөж ингэж ойлгож болох. Тий. Нэг 2 дугаар давхрын хооронд 2 дугаар давхрын доор тэгэл 3 мураг болоод ирэх юм бол гүн рүүгээ орцсондоо л ордон шүү дээ. Гүн рүүгээ орчвол тэгэл товоож яваагаал тархаал угаасаа мэддэгтэй юм дөө. Тэгэхээр тэр мэрийг хүртэл гал мэдрэх тий. Тий. Бас хэтрүүлж ажиллана гэж юм байна. Одоо зураг хүний арьс орж одоо хүний арьс ч өөр амьд арьс байгаа шүү дээ. Найз нь болохоор зарим шивчд гайхаж магадгүй хиймэл арьсан дээр шивж үзээгүй байхгүй. Би нэг хиймэл арьсан дээр юм шивхээ ясч ихэлж чаддгүй. Яг тэгэхээр ингээ яг буулгалтай хийсэн чинь тийм амьд биш байгаа байхгүй. Тэгэхээр татах шаардлагагүй. Тэрэн дээр тийм хөлрөх гэсэн юм байхгүй. Цус шүүрэхгүй. Тий. Тэгээд одоо ингээд найз нь чамд хэлэхэд нь шүү дээ. Бих арьс хоёр миний хувьд хамгийн гоё медиа. Яа тэгэхээр одоо тэр охины маань хөрөгөө шүү дээ. Зүгээр балын харандаагаар, одоо графайт харандаагаар тэрийг би нэг 2 хоног нухчиж сурж байгаа байхгүй юу? Ийм хэмжээний шивээсийг би 4 цаг дотор шив.
Тэгэхээр хүний арьс бих хоёр хамгийн хурдан медиа болчиход байгаа байхгүй юу? Тэгээд зурглаар надад удаан санагдаад байдаг болчиход байгаа байхгүй юу? Тий айгуу удаан. Сэргээрээ хөн шивээс айгуу удмаар юм шиг. Үгүй. Яг ийм хүргийг бол найз нь 4 цагийн дотор яа. Гэтэ би ийм хүргийг 4 цагийн дотор балын харандагаар зурхгүй гон тэр балын харандаа чи удаан санагдаад байгаа байхгүй юу? Нүүрсэн харандаа ороод хурдан хөө. Санилаа. Тэр маш гоё медиа. Тэгээд өвдөлт нь мэдрэгддэг. Тэгээд өвдөөд ирэхээр ялчгүй тасна. Тэгэхээр нэг барьж тавиад зурна гэсэн юм байхгүй ш. Нэг суувал тэгэл тэр хүний өвдөлт нь эвгүй болж эхлэхээс өмнө хийж чадах бүхнээ хийгээл бас цагийг үнэлж जैन тийм үү? Хэдэн жил яг сурах гэж те 2 жил гэсэн те. 2 жилийг ингээд өстой бүх юмыг хийж те сурж байгаа ш те. Тэгсэн. Кофеингүүн хогоотын солин загнуулна те. Бүх юмаа цэвэрлэн ариутгах нь бэлтгэс юмнуудыг бэлдэн ийм юмны зургийн судалгаа хийгээд иргэвэл тэрийг хийн. Тэгэл хамгийн сүүлдээ цэвэрлэгээ хийгээл яг ингээд өглөө орж ирэхэд цэвэрлэгээний бодис өндөртөж явах хэрэгтэй байдаг. Тэгэл хамаг юмаа цэвэрлээл. Тэгээ манай багш явчихгүй шүү дээ. Орой үлдээд хүн шивээс суучин. Тэнгүүт чи би багшгаа үлээлээ. Яаж явдгүй юм бэ? Хин харж мэрж амардгүй. Нөгөөд чи хүлээгээд цэвэрлээ. Тэгээд юу яадаг байхгүй юу? Хойд чинь би нэг шивжиглэг байгаа шүү дээ. Тэгээ нөгөөд чи явахыг хүлээгээл явж өгдөгөө. Яас ядраад би ядарч өгөх гээд байгаа шүү дээ тийм. Яаж нөгөө өөрөө уурхааны ажлыг хийгээд байгаа. 14 хоног явна. Намайг байхгүй өөр хоёр туслах хийн. Тэнгүүтээ би эрэнгүүтээ тэр хоёрыг амраагаад би өөрөө 2 дахин ажиллана гэсэн. Бүх юм хийгээд байгаа. Тэгээ 2 жил найз нь амралтын өдргөө явсан байхгүй юу? Тэгэл заас нэг ирч явчихсан ингээ бүр нэг цагаан даа гараад байж хат тоос оролдог байхгүй юу? Тэгсэн чинь дуудаж байна. Ой ундрах хүрээдрээ. Яс гэсэн чинь чи ингээд хүнтэй сексижсэн чинь чиний хажуудныхын тоос оруулаад хэлчихв ямар байхгүй. Тэгсэн чинь одоо аюу навши байх байхаа гэсэн чинь надаа яг тийм байна. Би энд хайр хийж яхад чи хажууд тоос оруулаад байна. Яа. Чи наатха дараа бол тийм юм болж ирсэн. Жохон жиргэнди юм байна. Одоо тэр койл машинууд байгаа шүү дээ. 2 дамартай. Тий. Тэрмэр бол өвдөлт нь сайхан да. Тэр дуунч сайхан нөгөө эр хонгордоотой эрхэн чинээ битэгдэж тэр. Тэр койл чинь нөгөө юу яадаг л да. Контр их гоё татдаг. Тэгэхээр нэг хэсэг ус амар зүүн зураг аваад явсан. Тэгвэл зураг аваад тэгтээ авч байгаа хэвээрээ үстэй. Зургаа ер нь бол одоохондоо зогссон байна. Гэтэ яг хөх зэвэрээ нэгдэж байгаад бас нэг яаж л гэж боддог шүү дээ. Дахиад нэг аваад тэр үүрээ гоё ном гаргахыг л гэж бодоод шүү дээ. Нэг ямиг төгс дуусгал гоё шүү дээ. Найс нэгс бас зураг авсан. Гэтэ дандаа байгалийн зураг авсан. Landscape. Хаана? Австралид ба? Тий. Австралид ч юм бас олон жил болсон ба шүү дээ. 14 жил болцсон байна. Тэгэхээр тэр байгалийн зургууд байсан. Байгаа юу? Байгаа. Яг том камераар авч ирсэн үү? Тий. Газар болгон өөр. Гэтэ яг Тасман арал дээр байж хад л зураг авахаас өөр сонголтгүй болол. Нэг гоё юм харчаад тэр чинь буулгаж авахгүй бол өстой алдсалт юм аа зү. Тэгэл зураг авдаг болсон. Тэгэл амралтын өдрөөрөө зүгээр нөгөө камера машинд очичвол тэгээд тэгээд нэг газар чил таалагдвал тэндээ хончин дөө ганцаараа заяа. Бүр тэгж явдаг хоббит болцсон юм. Айхгүй. Австралч одоо бас зэрлэг амт юм байна. Юу шүү дээ. Хоош авчин мангар том тий. Могооцоогоо тэгэл. Динго нохоо гэдэг чинь австралч тий. Тий шүү дээ. Найз нь дингон дагуулж исэн шүү дээ. Намайг дагаа яваад байгаа байхгүй. Тэгээ би энэ тэр чинь нөгөө өртөнд гэж дагуулж магуулж үзэж байгаа юм чинь мэдхгүй энд яагаад байгаа ингээ бодцоо яжсэн нохоош гэл хэлсэн. Тэгээд хуцдах юм билээ нэг уйлаад. Тэгсэн чинь нөгөөдөлөө дуудаж байгаа гинэ. Өө энд
ам байна. Гэт нөгөө пак гэж чинь нөгөө бүлгэрийн ам гэдэг. Тэгж яхад нэг азар нөгөө очих хэвээр газар л очсон байгаа байхгүй юу? Тэгээ үүсэн бол нөгөөдөл нэмж хүч яал бариулах байсан юм байна. Тэр чинь хүн барьсан тохиол зөндөө гэдэг юм шүү дээ. Харин тийм билээ. Тэгээ би нэг мэддгээс нэгээд нэг шар нохойл нэг янз бүрээс болоодсэн. Тэгээд тэр чинь бас туулаа ихтэй тэр туулааг устгах зорилготой л тэр динго нохоо зэрлэх шүүсэн юм шүү дээ. Миний ойлгосноор бол. Туулаа чинь нэг бүр бэлчээ явж байгаа хон шиг. Тий яг тэгээ яриад гэсэн. Тэгээд тэгсэн чи 72 дээр очсон чи пүү нөгөө хонин сүрэг гэж байдаг шүү дээ. 60 70 юмнууд Туулаас яг ингээд зэрлэгтэй. Тэгэл тэд нар чинь тэрийг агнаал тэр мөрөөгөө нөгөө стимсчээгөө хийгээд бас үнэг ихтэй. Тэгээ үнэгнүүдээ алчаад ингээ тэрэнд гаднаа унжуулад идэв. Ялангуяа том газартай гараад нь. Тэгээ нөгөө үнэгнүүдээ хөөх гээд айлгаж байгаа гинэ. Би яах ч очичвал хайрын марьс үс. Юм хэрэглэхгүй. Тэжээж одоо үүс ургамал амтан ер нь таатай газар юм шиг одоо өсөж үрчгээд. Дулаахан болохоор тий юу хорхоо шивж ихтэй. Гэтэ манай Монгол нутаг сайхан дөө. Ер нь тэгэл ингээд ажаад хад гадагшаа явсан хүмүүс ямар ч гоё соёлтой, ямар ч өндөр хөгжилтэй улс байсан улс орныхаа аюух санцсан байх юм тий. Гэтэ явхан зүг баггүй юу? Залуу хүмүүс явуулах хэрэгтэй. Тэгээд нэг явж тэгэл болдог ус гэдэг чинь цаанаа л өөр. Тэгээ одоо ингээд дахиад явлаа гэхэд бас л өөр хөвгтийн хандлаа. Тэгтээ яг өөрийгөө бодвол эндээ байгаад байгаа байхгүй хувиа чи. Одоо эдих хүртлэх хугацаа 5 болж байгаа тийм 5 унаад тэгэл тавлахгүй найзаа. Тавлахгүй. Тий наранд түлэгдээд нэг хуулардаг штеп. Тэгж л идэг. Тавлна гэдэг чинь өөрөө халдвар орсон шивээс тавладаг байхгүй. Тийм зузаан тав гэдэг чинь ерөөсөл халдвар. Тэгээд хүн бол өөрийнхөө хүснээс халдвар авч бол нээлттэй шарахтай бол. Тэр шарахыг халдвар оруулахгүй эдгэн гэдэг чинь болоо ер нь бол пуужингийн шинжлэх ухаан биш тийм үү? Эрүүл ах уу тэр одоо common sense гэж одоо. Ер нь тэгээд дархлаа сайтай, тэгээд ариун цэвэр сайтай. Тэгээд нэг шарах байлаа гэхэд тэрийг нэг халдвар оруулахгүй эдгийг мэдлэгтэй, арчаатай байвал тэг яахчгүй шүү дээ. Nice. Гоо шивээс болчлоо. За би тэгээд доор нөгөө нэг найзынхаа шивээсний холбогдох ямар ч лсэн Instagram хаягийн ч юм уу ингээд тавьчээ. Та бүхэн манай найзаараас холбогдож байгаа үйлчлүүлж болно шүү. Гэтэ ер нь бол аюу цагаалга ихтэй байд юм бэ. Сая ихэд л хэд хэдэн яриад ерөөсөө цаг авъя гэдэг байхгүй. Тэгэхээр та нарт гоё цаг аваад үйлчлүүлж болох юм байна. Ямарсан маш гоё ариун цэвэр, дөрөвт ариун цэвэр бол маш сайн. Тэгээ өөрөө манай найз чинь дүрслэхийн уран зураг төгссөн. Ер нь бол гол үзүүлэлт чинь бас зураг зурх авьяастай байх хэрэгтэй шүү дээ, тий. Тэгээ тэр юу бол маш сайн хангасан. Бүлтэн дүрслэхийн уран зураг төгссөн хүн байгаа шүү дээ. Тэгээд олон жилийн бас дадлаг туршлага байна. 10 жил шивээс хийсэн байна. Тэгээд мондог бас багшин шав. Баярлалаа найз. Шүү тэгээд ер нь азтай хүн гэж нэг сайхан багш нартай л учирсан хүн л азтай юм шиг байгаа юм да. Тийм шүү дээ. Тий. Зөв газраа зөв цагтаа тэгээд нэг сайхан багштай болсон нэ. Тэгэл яг өөрөө сурнавал Энэ нэг аяга. аяга. Тий. Это бодгоо гэдэг. Тий. Зөв. Энэ нөгөө зөөлхөн болохоор юу, силикон болохоор юу гэдэг вэ? Зүү ингээд аяганда цохиодроо гэдэг шүү дээ. Тэр тоолгондоо мохон заяа. Тэр мохцсон зүү чи хүний арьс ярна. Энд чи болохоор зөөлхөн зүү хатгсан ч зүү мохотгүй. Бүр бүх юм ингээд ийм болцсон байх гэж тий. Яг намайг шивээс хийж явахдаа бүх юм пяурын юм аягууд гэсэн. Тэгээ яг хүрхэд тах гал амар дуурдаг яг. Тэгвэл тэрийг хүртэл одоо бүр тооцоолцсон байна шүү дээ. Тий. Удаан хийсэн зөв бас сенсорн гэж юм байна. 6-7 цаг ячвал бас мохон машин жоохон сенсорн. Тэгэл цоо шин бэлэгээр цолиол буцаал цоо шин бэлэг ганц
аяга аваад буцаад тавихтаа л нөгөө бэлэг хаях жишээ тийм юм байгаа тох. Бэлэг ууд юм уу? Бэлэг болстой. Яа тэгэхээр би өөрөө олон жил энэ дуртай юм хийхэд бол өөрөө ирүүлэх хэвээр. Бусдыг ч гэсэн одоо зөвхөн урлагл өгнө. Өвчин хөгжүүлэхгүй. За цаана л ойл. Тэгээд дуслаа. Ер нь тэгээ яг эрг цагтаа л ирж байна. Би ч одоо юм сансар окторгоо энэ юм их сонирхоод байдаг мөрөг очсон. Жох хүүхдүүд янз янзын шивээс хийлгээд байгаа байхгүй. Одоо ингээл нэг хөөхөн хөмөртлөө ингээл хил мэлэн нэрүүгээд аваад унжицсан. Тэгэл босоо ороолно л шивүүлж гэсэн үг шүү дээ. Энэ утгаар найз нь өөрөө болохоор хилэн шивдгөө. Хүний нүүрэн дээр шивдгөө. Тэгээ нөгөө омгийн шивснүүд байдаг шүү дээ. Тэдрийг хуулдгөө. Тий. Тэгээд альбом бол шивдгөө. Гэтэ яалтчгүй ингээд хүмүүс ингээ ханьяа хийлгээгээ хүрээд ирдэг байхгүй. Тэгээ би өөрсдөө хэлнэ. Янаадах чи альбин шүү. Тэ? Хартай хүүхний сүнс ингээ альбин болсон юм домхтой. Тийм цусан дуртай альбин. Тэгээд хүүхэнтэй суучаад ходргаар нь яваад ах юм бол гинтэж бэртэн тэгсэн ч гэсэн болж байгаа мó тайлбарлаж өгнө. Тэгсэн ч гэсэн хэлгээ хөлдөл хийгээл гэнэ. Тэрнээс өөр тийм альбин бол хийж өгдөг. Тэгэхээр бас эвгүй байгаа ч нэ за. Хан тийм байна. Миний нэг уламжлалгаа асуудаг. Асуулт болж хуурж байгаа юм бол. За. Дуртай кино гэж байна. Ер нь яг амьдралдаа үзсэн нэг юм мотивац авсан ч үт юм уу? Тийм кино ямар кино вэ? Яг кино гэхээс илүү дандаа нөгөө сериалууд юм байна. Олон ангид. Тэ Fringe гэдэг нэг шоу байдаг гэсэн. X-Filer хөө. Тийм тайлгдаг нууц мууц тиймэрхүү үедээ. Тийм үү. Тэ. Тэгээ нөгөө Supernatural гэдэг нэг хоёр ах トゥ хоёр нөгөө сүнсчдгээр үлдэн хөөдөг. Тийм хоёр ах トゥ байдаг байхгүй. Тэ. Тэрийг бол би өстой сериал юм байна тий. Тэ зүгээр олоод ингээд ханаас ч ихэд дахиж үзэж болно. Тэ. Нэх амар мессеж зэшээж нэг гоё юм байхгүй. Зүгээр миний надад фокус таардаг юм уу? Зүгээр би өөрөө дуртай. Тэ. Тэгээд ерөнхийдөө тийм sci-fi талтай айгууд гоё санагдаад байна. Миний сонирхол сансар окторгоо өтний нүх гэдэг. Ер нь бол өтний нөхөр дамжаа явж байгаа хүн болоо ирчлээ шүү. Nice. Одоо энэ шивээс муу адил. Сэргэн засварлах. Сэргэн засварлах чинь. Алга бол айгу өвддөг юм байлаа шүү. Тэгээд өндрөөс өндөр уран бүтээлийн амжилт хүсье найздаа. Уран бүтээл нь улам ундарч шин содон зүйл бүтээж биднийхээ нүд сэтгэлийг хөглөж яваарэ гэж яриуя. За баярлалаа. Тэг ийм сайхан шивээс хийж өгсөнд. Тэг манай урланд бас ирээрээ. За очиж кофе унаа. Кофе уугаа. Тэгэд